Сайн байна уу? Энэ өдрийн хамгийн сайхан халуун мэндийг дэвшүүлье. Би бол одоо эрүүл мэндийн талаар зөвлөмж хийдэг хүн л дээ. Ингээд миний хийж байгаа ажлаас болоод одоо Монголын арга түмэнд багч гэсэн тусланд болох уу гэж бодож байна. Нэг ч хүн гэсэн эрүүл мэндийн талаар зөвлөж түүний амьдралд нь тусдсан болёо гэж бодож явна да. Ингээд Улаанбаатар дээрээ одоо 20-20-оор эрүүл мэндийн зөвлөмж хичээл явууллаа. Улаанбаатар их сургууль дээр бас явуулсан юм аа. Одоо телевизээр бол энэ ТV-гийн ТV доктороор ярьлаа. ТV 5-аар ярьлаа. Эко лайк телевизээр бас ярьж өнгөрсөн. Мөн одоо 107.5-ын FM-ээр өдрийн нэг цагаас одоо байнгын хичээл явагдаж байгаа. За энэ хүнд бас анхаарлаа хандуулно та бүхэн минь. Одоо миний гол хийж байгаа юм бол эрүүл мэндийн талаар амьдрах цуврал хичээлүүдийг явуулж байгаа юм л да. Энд бол оргил аршин амралтандаар бол одоо нийт 10 хэд өдөр хичээл явууллаа. За эндээс бас нэлээд хэсэг хүмүүсүүд бас хичээл сууж эрүүл мэндийн талаар ойлголттой болсон гэж би итгэж байна. За тэгээд бас олон хүний одоо унтхан сайжирсан, сэтгэл нь сайхан болсон, цусан даралт нь буурсан, нуруугаарынх нь өвддөг нь гайгуурсан одоо олон зүйлийн сайн илэрдүүд гарсан юм л да. Тэгээд эдгээр хүмүүсийн бичлэгийг бас зарим хүмүүсүүдийн бичлэг хийсэн. Тэгээд бас нөхцөл боломжгүйгээс болоод зарим үедээ бас бичлэг хийж чадаагүй юм аа. Тэгээд энийг бас төлөвлүүлэе гэж бодож байна. Тэгээд одоо энэ мөтөөр одоо эрүүл мэндийн эн чинь 10-аад өдөр хичээл явагдсан. Хэрвээ одоо олон шиг өдөр хичээл явагдаад 21 өдрөөс дээш хичээл явагдсан бол одоо олон хүний өвчин идэрнэ гэдэгт одоо бат итгэлтэй байна. Иймээс одоо энэ фильмийг үзсэн хүмүүсүүд эрүүл мэндэд анхаарал тавьж эн чинь бас нэг эрүүл мэндийн тухайтай суралцаад одоо олон зүйлийн хичээл сураад сайн сэтгэл зочирлоо авал одоо эрүүл мэндийн мэдлэгийг эзэмшгээр барахгүйгээр сайн сэтгэл зочирлоо авахтаар таны бие сэрдэм байна. Өвчин нь өөрөө эдгэрж болдсон байна. Манай энэ хичээл чинь одоо хорт хавдраас өсвөлээд олон зүйлийн өвчин эдгэрж байгаа шүү дээ. Ийм болохоор энэ талд бас нэг анхаарлаа тавиад бас нэг ийм нэг шинэ арга зам байгаа юм байна гэж мэдрэх болов уу гэж энэ фильмийг бэлдэж байгаа юм л да. За одоо тэгээд манай хичээл суусан хүмүүсүүдийн одоо голцуул Улаанбаатарын хүмүүсүүд байгаа. Бас хөдөөгөөс ирсэн хүмүүсүүд байгаа. Энэ оргил аршаан сувил дээр бол ер нь бүх аймгийн хүмүүсүүд ирд юм шиг байна лээ. За тэгээд одоо би энд бол байнгын хичээл явуулнаа. Тэгээд одоо нэгдүгээр эмнэлэгтээ бас ярьж тогтсон байгаа. Тэдний бас хичээл явуул гэсэн. Тэгээд одоо ер нь бол цааштай бол Улаанбаатарын олон газрууд за нэг чинөөсөл бол одоо 18 аймагт хүртэл одоо нэг төв байгуулаж Монголын арга түмэнд буян болёо гэж бодож байна. Эндээс одоо эрүүл мэндийг сурахаар барахгүйгээр өвчин нэмэгчин хүртэл эдгэрэх ийм бүрэн боломжууд байгаа. Танд одоо сайн нэр өгөж таны сэтгэлээ тэнгэрэн таны биеийн дотор байгаа нөөц хүчингүүчийн сэрнэ. Ингээд одоо эрүүл байна. Би бол танд одоо эрүүл байхын чинь арга замыг зааж өгч байгаа юм. Энэ хичээлээр дамжаад одоо та эрүүлжих бүрэн боломжууд биш үү? Манай сайн энергийн төв танд одоо үүд бол нээлттэй байгаа. Та бүхнийг манай хичээлд өргөнөөр оролцохыг урьж байна. За их баярлалаа. Дараагийн видеомуд одоо энэ хүмүүсүүдийн ярилцлагуудаас сонсъё. Мөнгө юм чигээрээ. Иргэн хүндэд аав ээжнэр ах дүүнэр минь Монгол түмэн минь энэ өдрийн хамгийн сайхан халуун мэндийг тавьдаг дэвшүүлье. Тавтай сайхан болсон сасуу. Миний нэрийг мөнгө гэдэг юм аа. Би өөр Монголд эмчийн мэргэжилтэй эмчийн ажлыг хийдэг юм аа. Гэвч одоо нэг сүүлийн үед 10 хэдэн жилээр эмчийн ажил хийснээр нэг онцгой илэрэл гарч ирсэн. Эмчнэр олон болж байгаа, эмнэлэг олон болж байгаа. Гэвч бидний өвчин бас дагаад имэлтэй байдаг. Энэ их сонирн байгаа байхгүй. Тийм болохоор бид нар өвчин олцоод эмнэлэгт очиж үзүүлж тийм ээ. Баггүй бол хэрнээ авахгүй шаардсан байна уу? Үнэн дээр бас байхгүй шүү дээ тийм ээ. Гэвч аргагүй байдлын дор ийм байдалд орж байгаа юм аа. Тийм болохоор бид нар яах ёстой юм бол өөрийгөө эдгэрүүлж байх ёстой юм байна гэдэг юм би хүн төсөлтөө. Тиймээс одоо 20 жилийн сүүлийн 20 жилийн туршид би зөвхөн өөрийгөө яаж эдгэрүүлэх вэ? Өвчнийг яаж олохгүй байж болох вэ гэдэг аргын талаар одоо олон жил судалгаа хийж байна. Энэний үр дүнд бол хүн болов өөрийгөө зөв хөтлөөд аваад яваад зөв хооллоод сэтгэлийн зөв байгаад дээрээс нь өөрийн биеийн дотор байгаа
хэмжээний нууц даалт нөөц хүчнүүдийг сэрээгээд ингүүл бид нар өвчин олохгүй байж болох юм байна. Нөгөө талаараа өвчин болсон ч итгэж болох юм байна гэсэн нэг үлдвэнийг гаргадаа. Тийм болохоор бид нар өөрийнхөө амьдралд өөрийнхөө одоо хийж байгаа үйл хөдлөлгөө олон юм анхаардаг бид нар эрүүл байж болох юм байна. За би энэ амралт аршин суйлд ирээд одоо 9 өнөдөр явж гэн маргааш утсан. Өөрөө би их азтай хүн гэж бодож байгаа шүү дээ. Ягаад гэвэл зөвхөн аршин суйлаар үйлчлүүлнэ, сайхан хоол иднэ, амарна гэж бодож байсан чинь энэ ачтай багштай уулзаад хичээлд нь суусаа. Ихтэй их инээдтэй. Эхний өдөр аягүй сууя гэж бодож исэн боловч энэ нөгөө эмчилгээндээ бол амжсангүй. Хоёр өдрөө за сууйдаа ямар ч байсан энэ надад туслана гэж бодоод хүрээд ирсэн чи багш минь урдаас гараад ирсэн байхгүй. Тэгээ та манай хичээл суух гэж байна гэхээр тийм ээ гэсэн. Танд ямар зовлон байна вэ гэхээр би одоо унтлаггүй 20 тонлоо гэхгүй хэр удаж ийн гэж багш асуусан юм. Би 20 тонлоо. Тэгээ таны хичээл сууя гэж одоо гөөгөөд ирлээ гэсэн чинь өө таны надад чи юу ч биш. Та бол 20 тон хонсон байна. Энэ маш олон бүр 20 жил унтаагүй хүн миний хичээл суугаад унтсан штэ гэж хэлсэн байхгүй. Тэгээ би ямар их баярлсан гэсэн санаа. 20 жил суусан унтж байгаа юм чи би өөр өстө сайн унтах юм байна даа гэж баярлаад багшаа хичээлд орсон. За хичээлд ороод яг энэ багшийн хичээлээ яриад дараа нь энэ бясалгалынхаа хичээлийг эхлэхэд би дөнгөж сонсоод эхэлж яснаа л нам унтсан байсан. За одоо ингээ хичээл дуслаа баярлалаа гэсэн сэрсэн байхгүй юу. Тэгээд надад цог дүүмэн амарч байгаа юм. Манайд энэ хурж ирээд намайг аваад явчихгүй өрөөрөө мөн. Тэгсэн чи би өрөөнөөсөө би ерөөсөө багштай баярлалаа гэдгээ заавал хэлсэн. Би ерөөсөө ямар сайхан унтсан гэсэн санаа гэд буцаж гүйж ирээд багшаа их баярлалаа. Би ерөөсөө аягүй сайхан унтлаа гэдгийг хэлсэн байхгүй юу. Тэгээд дараа нь 2 өдрөөс улаа. Тэр өдөр харин нөгөө шөнө унтдаггүй хүн чи унтсан шүү дээ би. Тэгээ 2 өдрөөс улаа. 2 өдрөөс суусан чинь түрүүний мэдрэмж маань бүр илүү сайн болцсон байсан. Нөгөө багшийн заасан хичээлийг бүрэн сонссон. Тэгээ бүрэн сонсохдоо ийм сайхан юм би сонсолгүй өнгөрцөн юм байна шүү дээ гэж бодсон байхгүй. За тэгээ тэрнээс хойш би тасралтгүй өнөөдөр 9 хоног дээрээ сууж байна. Тэгээд маш сайн унтдаг болсон. Шинэ бүр 10 цаг тунтаад өдөө би 7 өнгөрч явах босчлаа. Ерөнхийдөө би 10 цаг тунтаад 3 цаг сэрдэг байхгүй юу? Тэгээд харин 4 дахь өдрөө шинэ аягүй сайхан унтчихсан гинт сэрээд бүр нойрны сэрэх гээд болдгоо. Тэгэхээр сонгохныхоо портчгийг онгоолгоод буцаад нэг хүмүүсийн унтахтаа тоолдог шүү дээ. 1 цагаан, 2 цагаан ингээд болж байсан чинь. За нэг 4 цагаан ингээд бас дахиад унтчих. Тэгээ сайхан амарсан байхгүй юу. За тэгээд тэрнээс хойш өрөл дандаа унтарч байгаа. Унтахын хувьд ер нь бараг юугүй болсон. Проблемгүй болсон. Харин тэр унтахын хажуугаар миний ингээд хөл хөдлөд идэх болсон байхгүй юу. Айгүй мэдрэмтгий ингээд тайван багаараа гээд багш ярьж хахад л хөлмөн чиглээд босоод ч ингээд ямар санагдал. Тэгээд байсан тухайгаа ярих гээд энэ бид хоёр яг нэг дараалал сууж исэн байхгүй. Тэгсэн чи энэ ийшээ явж яасан гэсэн чи нөгөө энэ хичээл дээр би 50 сууж чадсан гоо хөлбөөн хөдлөө. Тийм тухайгаа би багшаас асуухгүй юм гэхэд би бас асуух гэж байгаа ш хоёулаа асууя гэж тэгээд ингээ гарч ирсэн чи манай ангийн хүүхдүүд ирчлээ гэд манай нэг өрөөний зүүн мадуудаа би эндээ бачи сайн сонсоод гараад энэ одоо хөл ихтэй ямар очиртай юм гэж хэлсэн баггүй. Тэгээ маргааш шиг хичээл дээр ирээд асуусан чи маш сайн гинэ. Энд чи энергийг маш сайн авч яах гин. Ерөөсөө айхан байхгүй мэн гэж хэлсэн баггүй. Тэгээ тэрнээс хойш мөн дээр яагаагүй. Унтахын үед бол маш сайн унтж байгаа. Тэгээ харин хөл хөдөлтөг хүмүүс 2-3 өдөр хөдөлдөг гэсэн бол одоо өнөөдөрөөс ганцхан өдөр өнөөдөр хичээлээ. Одоо сайжирч байгаа гэхдээ бүр итгэл
хэрэгтэй байгаа. Тийм учраас энэ хичээлийг зааж биднэрт сургаж байгаа, сайн юм хийж байгаа багштаа маш их баярлалаа гэдгийг хэлье. Мөн надтай адилхан ямар нэгэн бас зовлон зүтгүүр унтахгүй гэдэг чинь айгүй зовлон зүтгүүр юм байдаг шүү дээ, тийм ээ? За тийм үлээ. Тэр шиг баг ч гэсэн проблемтай усууд энэ хичээлийг ирээ сонирхож сууж байгаа гэж би бодож байна. Тийм учраас та нар ч гэсэн надтай адилхан сайхан болоод тэр одоо байсан зовлон зүтгүүр проблем чинь алга болно гэдэгт би бүрэн итгэж байна. За та бүхэнд баярлалаа. За аршин суулилт амарна гэдэг одоо яг ийм байхыг хэлдэг тийм ээ. Бид ямар юм те яг ингээд нүүр нь өснө ийм нүүр нь хувцсан ийм. Тэгтэл би бас их сонирн байдаг юм бэ. Өчтөр одоо энэ чинь ингээд би ч одоо дөнгөж ирээд нэг 2 хоног юм шүү дээ. Тэгээ өчтөр ирээд энд суугаад үзье гэсэн тэгээ суусан чинь эхлээд би яриаг зүгээр сонсцсон. Энэ дэлгэсийг бол би зүгээр л үзсэн. Тэгээ яг одоо ингээд унтвал холоод эхэлсэн чинь миний доороос ирсэн ингээд юм хатгал. Ингээл бүр байж чаддгүй. Тэгвэл ингээд гавчгнал болцохгүй. Тэгээд би хажууд хүмүүс унтахаар нь зэрэг за би бас хүн үндлээ. Жохон нэг 2 сандлын цаана очиж суулаа. Дахиад ингээд бүх би арзгана. Эхлээд энэ хавьд арзгаж ирсэн бол сүүлдээ бүр энэ хүртэл арзгана. Сүүлдээ бүр толгой молгоо арзганаад нүүн хүний үдгэлээ нүүн нэг бүх биений шар ус босно гэдэг шүү дээ. Тэр шиг ингээд арзгансан байхгүй. Тэгээ би дэсгээ гадаа гарсан. Гадаа гараад жоохон байж байгаа дахиад орж ирсэн яаж юм гээд дахиад суусан чинь дахиад бүр ингээд бүр болохгүй. Тэсний ороод ирсний дараа миний зөндөх нулимс гоожод. Юу асан мэдгүй 2 мэдээс нулимс гоожод. Би тэгээ шилээ ингэж чагаад ингээд баахан арчлаа. Тэгжээд харин багшишаа хажуугөрөөр яад орсон. Энэ хүмүүс чи бүгдээ унтцсан гинэ би идэхгүй байхгүй. Унтцсан гэдэгт яад би өөрөө унтахгүй байгаа юм чинь. Тэгээд би ингэж хүмүүсийн нүд рүү хараад явлаа. Бүгдээрээ унтаад байх шиг байх юм. Тэгээ багшаас ингэж ороод асуусан чинь багш за та энэ хүмүүсээс ирсний дараа юу болсныг одоо тань тайлбарлаж өгье гэлээ. Тэгээд дараа нь ингэж яасан чинь ороод ирсэн чинь хүмүүс унтаа. Би бүр өөрөө унтаагүй болохоор идэхгүй. Яг унтсан юм уу? Яг унтсан уу та ингэж асуулаа. Та өнөөдөр яг унтсан уу? Унтсан уу та? Унтсан. Би сая яг унтлаа. Яг бүр тэгтээ бүр их сайхан унтлаа. Их гоё амарсан минь би нэмсэн чинь. За тэгээ миний энүүнийг энэ өчтөрийн байж чадаагүй ингээд гавчгандсны минь тэнд нэг охин энэ багшаас гадна тэр нэг охин бас их гоё тайлбарласан. Тэгэхээр би тэр охиныг бас урьмаар байна. Хинэ хэлээ. Тэг чи надад хүрээд миний яагаад гавчгансныг чи надад яриад өгдөг. Тэгээд энэ охины тайлбар бас надад таалагдсан. Тийм учраас би бас өөрийгөө тоосон шүү. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. Намайг Мэнд Шаргал гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад агш эрүүл зүйлэгтэй байх улс хичээл сургууль төгсөө диплом авсан байгаа. Туяа гिचийн маань юу гэж тайлбарлаач гэж гуйсан хүсэлтийн дагуу та юу болж байгааг тайлбарлая. Энэ бол та бүхний энерги чинь жишээлбэл 7 хүрдний хэмнэлт бүгдээрээ ингээд нээгдээд одоо нэг жишээлбэл нэг нь хаагдсан юм уу, нэг нь ингээд энэ бүх энергиуд хүний биеинд байдаг 7 хүрд үнэхээр ажиллахгүй байснаас хүний бие өвдөж зовж янз бүрийн болдог. Тэр бүгд чинь ингээд та энерги чинь бүрэн дүүрэн орж ирээд бүх хүмүүс ингээд гоё болж байгаа. Тэр одоо тэгж тайлбарлах юм байна. Чи өчтөр хэлсэн шүү дээ. Өчтөр энэ өөрөө ингэж тайлбарласан. Та ингэж нөгөө байж ядж байгаа чинь таны өөрөө чи энерги одоо хорцсон байсан байх тийм. Ямар нэг юм хаагдсан байсан мэт сэтгэл чинь зовдөг юм уу тийм. Ямар нэг юм зовдөг юм уу ингээд таны нөгөө нэг тэр чакрагийн чинь аль нэг нь хаагдсан байсан байна. Тэгээ байж ядаад байсан мэт тэгээд ингээд сая бол одоо таны чакра нээгдсэн гэж хэлсэн. Би өчтөр надад гоё санагдсан боловч өнөөдөр бас ингээд орж ирэхэд бас надад за тэ яана дахиад гавчгнаж магадгүй гэдэг захруу суулаа штэ юмыг яаж мэдгүй тэгээд захруу суулаа тэгсэн чинь айгүй гоё ингээд бүр шууд бүр унтах хараанд орлоо л тоо сайхан унтлаа тэгээд би одоо миний энергийг нээж өглөө нээчлээ гэдэгт би яг итгэж байна ингээд өнөөдөр
би энэ гоё ийм зүйл бас урд нь сууж байгаагүй суухансан гэж боддог боловч тэр болгон бас сууж чаддаггүй юм. Тэгээд өнөөдөр яг биеэрээ үзэж бусдуудтай адилхан унтсантаа маш их амарсантаа баярлалаа. Баяртай байна. Ийм гоё юм. Өнөөдөр энэ сууж байгаа хүн болгон өнөөдөр ирүүл болж байгаа. Тэгээд 7 хүрд нэгдсэн солонгийн өнгөөр үнэхээр туяараад хүн болгон гоё энерги гэр орондоо найз нөхдөдөө ингээд энэ багшийн үнэхээр хүчээр бид нэр ирүүл болж байгаа юм гэдэг байна. Тэр баярлалаа ингээд талхаад. Тэгээ багштай баярлалаа. За тэгээ дараа нь надтай цуг унтснаа мартчихваа. Цуг унтсан гэж хэлгээ мартваа. Монгол Улсын гавьч жижигсэн. Тэр яах вэ? Хилээ. Тэг хэлгүй яа хэлж шүү. Яа 55 настай. Одоо энэ сургалтын суугаад 9 дэх хоног дээрээ сууж байна. Анх эрэхтэй би бол нойргүй бүр нойрны эмчилгээ авч ирсэн. Үе мөчнө өвчтөө нойрны эмчилгээ авч ирсэн. 2 дахь өдөр нэр хичээлд орж ирээ энэ суудалд суугаад энэ багшийг зөв хичээлээ зааж ахт нөгөө энерги хичээл эхлээгүй багт нь би унтаад исэн байхгүй. Бүр санаа зовмоор унтаа. Ингээ харсан миний хажуудхан дохиж унтаа. Битээ зэрэгцэж унтаад болж өгдгөө. Яана санаа зовмоор юм байс. Хүний хичээл дээр унтаадсан чинь унтуулдаг хичээл юм байна. Тэгээ тэрнээс хойш одоо энэ эмчилгээ 2 эмчилгээ авсарсных юм уу? Нойр хоолндоо бол маш сайн болж байгаа. Үе мөчнө өвчнө бол одоо хөлний өвдгөрөлт жоохон наашилж байгаа. Тэгтээ ч арайч нэг өргөс авсан шиг бүр идгээгүй байна. Нурууны өвдөлт бол багасж байна. Тэгтээ ер нь хүн би эндээс юу олж авч байгаа гэхээр хүн энерги олж авах гэдэг маш их гоё юм байна. Урлагийн бид нар бол дандаа баяр жаргалтай байдаг тийм ээ үнэндээ. Тэр баяр жаргалыг олж авахын тулд бид нар асар их хүч хөдөлмөр өстой хөлсийг бүр туслуулж ар гэрээ өөр хүүхдээ орхиж тийм ээ. Тэгээд тэгж бид нар урлагтаа зүтгэдэг. Энэ бол бид нар хоорондоо инээж хүд тайзанд хүмүүс тайн сайхан бэлгэлж явахдаа бид нар өөрсдөө энергитэй байдаг гэж боддог боловч энерги байдаг юм байна да. Гэхдээ өөрсдөө бас хүнээс нэг сайхан энерги аваад ингэх бас чинь бас өөр байдаг юм байна. Энд бас ялгаа харагдчихээн энд. Тэгэхээр зэрэг хүнд би одоо энэ олон хүмүүст юу гэж ганцхан хэлэх вэ гэхээр хүн өвчнийг бодоод шаналж явах бол дими юм аа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Өвчнийг бодох одоо бодохгүй тийм өвдөн хүн одоо өвдцэн яаж идгэх урдын идгэх үү гэж бодхоос би өвдцэн одоо би мэдгүй өстой ингээл өнгөрч जैन ингээл одоо би ингээл дууслаа гэд хүмүүс өөрсдөө шууд аваачаад нөгөө буруу муу энерги рүү чихэж хийжээд тэр энергиндээ хөтлөгдөд улам өвчин ингээд данжраад яваад идэг юм шиг сая энэ хичээл сууснаас хойш надад тэгж бодогдлоо. Тэгэхээр зэрэг би энэ өвчнийг идгэхэд бол маш бид нар өөрөө өөрсдөө яг одоо энэ хичээл сууснаар ийм сайхан энерги одоо би идгэн би чадна одоо би энийг даван толно өнөө маргаас очоод би ажиллаа ирж үжсэн энергитэй хийн гэдэг ч юм уу те энэ мэд зүйлээр ингээд бодож ингэж хийх юм бол айгүй үр дүнтэй байх юм байна гэж би бодлоо. Би өөрөө багш олон арган хүүхдэд бүжгийн одоо сургалт явуулдаг. Ерөнхийдөө дуу хөгжмийн хичээл давхар хавсар заадаг. Тэгэхээр зэрэг би хүүхдүүдэд ч гэсэн одоо миний энэ ирч хүч энерги миний хүүхдүүдэд бас хүрэх байхаа гэж бодож байна. Танаар дамжаа. Би өөрөө бас нэг том өвчнийг ялан тулсан. Энэ бол би 2000 онд оны 8 сард нөгөө нөхөртөг амд булганы сайханд очиод 7 хоног найз дээр очиж амрахтаа гүүнээс хаан гэдгийг чинь жороор нь биш тун тунгаар нуугаад нөгөө нэг том аяг өгсөн энэ чиний гүү гэд надад гүү өмчлөөд өгсөн. Цаан болгоны нуугаад гүйлгээд уугаад гүйлгээд нэг л дуранга цагаан амт ирсэн. 12 сараас эхлээд миний ходоод өвдөж эхэлсэн. Тэгээд өвдөж эхлээд тэгээ би яг тэр үед нөгөө 1 сар гарангууд 12 өвдөөл ахарна өвдөөд ингээд усуугаад гэж янз янзын мэдээ хоол моо сойрно гэж юм байхгүй. Өнчид өгзүүлэхэд нөгөө завт чөлөө байхгүй. Өвдөөл шандал гүүгэлсэн. Тэгээ бүр 1 сар гаргаад миний бүр хоолж орхоо байсан, юм ч идэж чадгаа байсан. Уснаас өөр кашнаас юм орхоо байсан. Тэгээд одоо нэгсэн. Тэгээ тэр үед яасан бэ гэхээр энэ гавьяа жүжигчин гэдэг цол авах гэж тодорхойлогдоод одоо энэ дэндээс телевизийн нэвтрүүлгэнд ороод сурвалжлаганд ороод зэвсэг төчнөө 80 жилийн хойгоор авч байгаа учраас зэрэг нөгөө шинэ уран бүтээлийн одоо юунд одоо доллар чи ямар нэгэн уран бүтээлэр чи гоцлол хийсэн байх хэвээр уран бүтээлдийн гоцлолд орсон байх бүтээл хийсэн байх хэвээр гэл тийм нэвтрүүлгэнд орсон байх хэвээр ийм хэвээр байхын ёстой ямар намаа буултсан. Тэгэл алийг амжуулж хийлгэх гээл те бэлтгэл сургуулаач гээл тэр нэг юмнуудыг хэлсэн болгоны амжуулаад гүүгэлсэн ходоод асар их өвдөөр бүр зангираад тэгээ госпиталынхаа амжилтаар очиод ингээ үзүүлэхэд шууд үзүүлээд дурандаал намайг чамд хифт өөр эмчилгээ алга. Ходоод асар их шарахтай, цусан тууралттай, хатан гаршилтай,
бараг л чи чад хийх гэж байна. Манай эмчнэр чинь шууд хэлж штэ зэргийнхэн бол тэгээд хийх гэж байна. Чи одоо хэвтэж юм сүз. Чуука эмчээд өвчин намдаагаад өчөлтөө гэж гүзээр гад. Тэгээд өвчин намдаах юм авч хэрэглээ. Сүүлдээ өвчин намдаах хэмжгүй нөгөө тоо. Тэгээ энэ өвчин гэдгийг мартсан байхгүй. Хамгийн гол бол надад өвчин гол биш. Тэр гавьяатыг авчих гэж тий. Тэгээ зүтгэсээр гал би 3 сарын 13-нд гавьяат цолоо аваад одоо би нэг зураг авчирд үзүүлсэн. Туранга цагаа энэ хугацаанд би 15 ил турсан байсан. Хөрөнгө тустай ховтос форум гэдэг чинь жигтэйгэн форумд намайг манай урлагийнхан болохоор өвдөө турж яах гэж бодохгүй. Энэ маань өстө бүжгэлсээр гастай жинхэнэ гой форумд орчиж л гэж бодоод байгаа. Ясамнда би бол өвчнөр тураад байгаа байхгүй. Тэгээ хүний сэтгэл зүй гэдэг чинь хүнийг ингэж эдгээд юм байна. Тэгээд нөгөө яг гавьяат авангот гавьяатын найр хийхгүй болоод өдөржингөө зочин тасрахгүй. Тэр нь айгуу цаа. Ингээд ажил хараад ирэхээр өөсөө гавьяат баян гал нэг юм бариад ирдэг, нэг юм бариад ирдэг. Ингээд дайлцаалаад үнсээр л 12 хоног өнгөс. Ер нь гавьяат ирэхгүй миний бич дийлхээ байлаа. Сүүлдээ бүх юм чичрэлийн байдалд орсон. Ингээд зогсож чадахгүй. Ингээд бүр ингээд тамир тэнхээгүй. Бүх юм ингээд тийм болцсон. Тэгэл би шууд нөгөө гавьяат авсан юм чи 2 дугаар эмнэлэгт очиод намайг өстө шинэ гавьяат гэж тасч байгаа л өстө үзэж хараад ингэх юм бах гэж утсан чинь юу зүгээр өстө тэр нөгөө урд чи миний урд нөгөө ардын жижигэн төрийн шагналдсан бүгд байна шүү. Жижигхэн жоохон хулгай шиг юм тэр доор л байж байгаа юм чи сүултээ би дийл болоо юу төв эмнэлэгтээ өөрөө цэргийн эмнэлэгтээ очигээл цэргийн эмнэлэгтээр очиад чуука эмчээ балган эмчээ балдэр эмчээ гэж орсон гэсэн чи манай эмчнэр манай нэг баяр хөөртэй хүн бүгтэж авах гэж байгаа юм шиг манай доогийн ирсэн шинэ гавьяатаа өлгөдөж авна гэж намайг шууд сэхэнд оруулсан. Тэгээд 7 хоног би сэхэнд эрчим дэмжлэгэнд байж байгаа л тэгээд дараа нь 7 хоног тасагт гараад тэгэл миний хотод идэгсэн. Тэгээд тэр үед би юу уусан гэдэг хахад үе нэг цэцэргэний тос уугаад тэгээд санахаараа каашаа уугаад ус уугаад кааш ус уугаад ингээд үгэлсэн махан хоолноод бусад юм бол саналцгүй. Тэгээд 3 сар тэгээд би идэхгүй байм тураж би ядарч ийн гэсэн ойлголт надад байхгүй. Ажилдаа юу яагаад улаараа л хийсэн. Тэгээд хэсээрэл ингээд би энэ хугацаанд энэ өвчнийг ингээд ялан дэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг хүн өвчнийг ерөөсөө бодож болохгүй байна гэдэг би та нарт зүгээр хэлчихсэн тийм ээ. Одоо өнөөдөр та бүгд энэ сууж байгаа нь бол эдэж өөрсдөө нэг хүнд өвчтэй биш та нар тийм зүгээр л яг нөхөн сэргээх одоо тамиржуулах ч юм уу тийм эмчилгээ хийлгэж ирж байгаа бох. Гэхдээ өнөөдөр та бүгддээ хэлэхэд нас бол тоо шүү. Нас бол тоо. Би өнөөдөр 55 настай гэж би 55 тааштай гэж бодож яваад би хүүхдэд хичээл зааж чадахгүй шүү дээ. Хүний ингээд сэтгэл зүйн дарамт гэдэг чинь айгүй. Тийм учраас би надад бол 55 нас гэдэг бол тоо. Өнөөдөр би тэр хүүхдэд бүжиг заахын тулд 25 та 35 та юм шиг хөнгөн шингийн хөдөлж хүний хүүхдэг сурган тийм болохоор зэрэг та нарт гэсэн бас өөрсдөө даад гарсан шүү 80 гарсан шүү би таягт тулсан шүү. Яаж нэг хоног өнгөрөхгүй. Яаж энийг яг одоо нэг 2 жил л амьдэрчихсан гэсэн тийм сэтгэлгээтэй байваа та нар. Тэгэхгүй шүү. Та нар зүгээр л өвчин бодохгүй өнөө маргаашаа сайн сайхныг бодоод үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ачцгийг хараад ингээ сайхан явах юм бол амьдрал чинь та нарт өшөө юу 60 70 80 байтга 100 хэдэн нас наслах боломж байна шүү дээ тийм ээ. Тэгээ та бүгдэд уртудаа насаж эрүүлэн хийх хүсье. Багштай маш их баярлалаа. Би сая Тундо компани ерөнхий цагаар мөнгө дэлгэрээ гэдэг. Монгол хамгийн анхны компани нэгдээ. Ландшафтны компани. Бүргэрээ улс орноор саавн байсан. Монгол хамгийн анхны диско клубыг 61-ийн диско гэж продакшн дор хийсэн гэдэг ингээд яриул анхны баар анхны сайрмаг гэдэг ингээд их юм бил дээ. Тэр ажил гол биш. Энэ үедээ яа танилцсан гэхээр 2 хоногийн өмнө телевизээр энэ хүн өөрөө ярьлаа. Энэ маш хэрэгтэй. Эмгэн эмчилгээр хүн өөрийгөө эмчлэхээ. Энэ ойноос хөөцөлтөд өнөөдөр ирлээ ууцч чадсангүй юм тэр. Сая ирлээ битэр уцаар яж холбогдоод уулзсан байхгүй. Өдөө өмнө энэ хүн телевиз эмчлэгтэй байсан юм байна. Тэгээ энэ дээр би нэг юу хэлэх гээд ирэхлээр та нар маш их хувь тавилттай. Би ч гэсэн ялгаахгүй. Энэ хүний араас хөөцөлдөж явж уулзж байгаа нь би боловч өшөө хүмүүс байгаад байх л та. Тэгээд энэ 40 олон хүмүүс байгаа мөртлөө энэ заалаш пиг дүүрээд энэ хүн та нараас 5 4-д нэхэхгүй шүү дээ. Өөрийнхөө зав чөлөөгөөр цаг гаргаад, зав гаргаад энэ 40 хоног ингээд бэлтгэл хүмүүст ингээд буян үлдээж явж шүү дээ. Энэ бол зүгээр энэ хүний лексийг би түрүүч сонслоо. Энэ хасны лексээс өмнө энэ хүний ярьжсэн юм сонсохоор 70 гаруй хичээл байна. Бид өнөөдөр зөвхөн миний хувьд нэгдэхийг зарим нэг хүмүүст 2 3 дахин 5 6 7-ын сонсч штеп. Тэгэхээр манай хүмүүс болохоор лекц гэхээр хүмүүс ихэнх л сонирхол байхгүй. Хүн яриалаа энэгээр нь ороод нэггээр нь гараад явчихдаг байхгүй. Гэтэл өнөөдөр хүн эрүүлэн гэхэд лөө эмгүй эмчилгээний төлөө. Чи өөрөө өөрийгөө эмчлэхэд лөө
Хин манай Монгол ийм лекц унших юм байна уу? Байхгүй. Сайхан тэр одоо хүмүүсээс мөнгө 15 20 10 хэдэн мянган төгрөгөөр сайхан лекц уншиж би суудаг, сонсдог тэр хүмүүсийн тий. Тэр одоо ийм л одоо бараг л одоо тэр ярьж тэр сүнс судлаач гэдэг эртээ тэр лекцийг би асуухгүй юу? Одоо та одоо сонссон байхаа тэр ингээл нэг хүүхэн сүнсний талаар лекц уншина. Ямар үнэтэй $500. Тэр чинь $500 $300 шүү. Тэр чинь 560 мянган төгрөг тийм ээ. За энэ хүний одоо хүнд юм өгч болно. Хүнд юм уншиж болно, тийм ээ. Хүний тэгж одоо бизнесийн юмар хүнд нэг жоохон мэдсэн юм хүнд таниулаад хүний сайн сайхны төлөө цөөхөн хэдэн төгрөгөөр уншиж болно шүү дээ тийч бас. Хүний үсээ амьдрал та нар $300-аар битгэл $100 өгөөд төлөөд тийм сууж чадахгүй шүү. Тийм ээ? Үнэ манай хүмүүс амьдрал хэцүү байгаа шүү. Хэцүү байгаа шүү. За тэгээд өөр ингэж яриад өгөх би. Энэ хүний хувьд би одоо ингэж юмнаас нь судалж чад би энэ үнтэй хамтарч бас жоохон юм хий гэсэн. Бизнес талдаа биш. Тэг мөнгө олох талдаа биш. Энэ хүний би бол одоо хэн мэдэх байхад туяа бид нар 2000 ороод урлаг соёлын байгууллагаар ажиллажсэн. Би 2-3 дэс сургалт өгсөн. Лекц уншижсэн, гадаад төрт лекц уншижсэн залуучуудын талаар. Тэгэхээр үг гэл яриа хүнийг өмнө ойлгуулах, таниулах, мэдрүүлэх, тийм ээ? Хэл талаар бол би чадна. Энэ хүнээс юмас би сурна. Би одоо лекцийг худалдаж авна. Энэ хүний офистер үлээж аваад уулзсан тагсаа дээр. Тэгээд тэр лекцийг би худалдаж авна. Нэгдэх асуудал. Ойлгоход өөр юм болно. Гэтэл өнөөдөр 60-70 лекц бүгдийг хүн болгоод гिचнээ мэрийн 60-70 лекцийг тэр өчнөө олон хоног одоо 60-70 хоног судалж чадахгүй шүү дээ, тийм. Энийг би хураангүй болгоод хүмүүст маш их энгийн аргаар тийм хүмүүсийн юм одоо яг энийг ингэх юм бол та одоо хөлчин зүгээр ирүүл болно тийм. Ингэж хоолойгоо дэглэмийг бариад тэр сайхан бяцлаглыг хийх юм бол та дотроос ирүүлж их юм аа гэсэн тийм. Ийм талаас би бас энэ үнтэй хамтарч ажиллах гэсэн бодолтой байгаа. Энэ хүн одоо яваад ирсэн хойно бид нар хамтарч ажиллах ямар юм байд тийм ээ. Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө сайн сайхны төлөө юм хийж байгаа энэ хүнд баяр хүргье. Тэгээд ийм хүмүүсээс бид нэр суралцах хэрэгтэй. Одоо энийг та нар одоо энэ хүний утсыг аваад Монгол байх хугацаанд нь өөрсдөө ах トゥ нэр хамаатан сад юу гэдэг энэ хүний тэр лекцэнд нь хүмүүсийг суулгах талаар, сургах талаар та нар бас ажиллана үстэй. Манай монголчууд чинь нэг юм шүү дээ. Реклам сурталчилгаагаар хаачаад харин ам яриагаа тийм ах トゥ хамаатан сад нь хараа энэ үний лекцэн суусаа би унтдаггүй байсан сая ярьж тэр шнөө 10 20 хоног унтдаггүй байсан тэг сайхан унтаж амарч би сая хүртэл гайхацсан бүр нэг үсээс унтцсан байсан. Чи одоо энэ чинь нэгдэх асуудал үний шин тэр үнэхээр сайхан тайвшруулаад дотор талаас нь тийм ээ тэг энерги өгөөд хүн чи эрч хүч өгөөд тэгэхээр чи хүн чи аяанда муу жоохон ч гэсэн юм огт юм бодохгүй байхаар чи үний сэтгэл сан сайхан байгаа ч тийм. За тэгээ би хэлэхэд та нар их хувь тавилантай болсод юм аа. Та нар энэ хүний утсыг аваад ах トゥ хамаатан сад найз нөхдөдөө сайн хэлжээ. Монголд ирэхэд энэ үнтэй би хамтраад юм хийн. Аяанда би бол телевизээс бүх суугаар бол харьцаатай холбоотой. Тааш намайг бас харсан л байх. Энэ жил би бах олон удаа ландшафт гэж бүрхрээний дээр тусаар хөлөөрөн дээр баахан ярьсандаа дана анзаарсан уу юу? Зарим нэг нь телевизээр харсан бол бүрхрээний чинь унж байгаа энэ бүдүүн ширхтээ нэмэгсэн. Жижигхэн ширхтээ нагаартай эсэлдээд хасгасан. Хүн хасгасан нэг энерги их авч явал за жишээлх юм л юм. Би ихэд таргаад турхаа наснаас өмнө өтөлдсөн өвчлөмтгий нөгөө би эсэрхэл тархалаа байхгүй. Тийм хүмүүсийн чинь цэнгэн нэмэх биш хүний шиг аура гэдэг гадна талдаа болохоор хасах дотор талдаа нэмэх байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Дотроо нэмэх гадна талдаа хасах байх. Хасах нь дотроо гадна талдаа нэмэх байхгүй. Гэтэл өнөөдөр цэнгийн хайцсан гэдэг ингээд саях шиг нэг бол наач ингээд таргалаа, нэг бол турхаа. Наснаас өмнө өтөлсөн. Одоо 60 та гэх юм бол одоо 50 та гэх юм бол 60 70 гарсан хүн шиг жишээ тийм. Энд ханаад би ханаад төрөх. Тархалаа байх. Ийм учраас цэнгийн харьцааг их чухал. Би энэ дараа бол бас хүмүүс яагаад би усан оргилоор хүрээ хийгээд байгаа. Яагаад Япончууд солонгосууд гашаан болгонд айл болгон тэнд усан оргилоор хүрээ усан үсгүүрүүд хийгээд байгаа. Гэртээ өрт миний ус оргилууд аваад байгаа. Тэр чинь усан оргилуураас чинь хасах сэнэг энергийг өглөөний 6 цагаас 10 цагийн хооронд 2100
600 см хүү хасгас тэнэг авдаг байхгүй жишээ. Тэгэхээр ч уснаас. За сая ягаад тэр ус урсгал бүрхээ усаар гэл ус сонсогдоод байна шүү. Тэр чинь хүн тайвшруулж байгаа байхгүй. Монголчууд ярьдаг шүү дээ. Усны урсгал харах. Ядаргаа стресс. Загас барьсан хүн стресс байдаг ч ядаргаанд ордог шүү дээ, тийм ээ? Яг тэрэн шиг энэ усны урсгал гэдэг чинь хүний маш их хэмжээнд тайвшруулж байгаа. Маш их хэмжээнд хасах энерги авч байгаа байхгүй. Энэ бол сонсгол шүү дээ, сонсгол. Харах. Тэрнээс нөгөө жинк мэдэрч нөгөө усан оргилоор тэрнээс юм авах. Капа. Одоо тасалгааны усан оргилуурууд бид удахгүй хийж яа. Албан байгууллагуудад манай маш их олноор хийсэн. Айлуудад хийсэн туслангүй газрууд шин тийм. Инхээр та нар идэж байгаа хоол гэхэд хасах сэнэгтэй хоол гэж юу яд юм бэ гэдэг бидгээр авчихаа яри. Луу. Тэ? Луу. За тэгээд дээрээс сүү, хар далах гэх тийм. Ийм төрлийн юмнууд бол хасах сэнэгтэй. Нэмэгт сэнэгтэй хоол гэхэд юу гэхээр дахин яшаарсан баг. Торт, шоколад, амттан, арих, газ доонда. Энийг идээд бол над шиг нэг бол тараал нэг бол тураал. Тийм ээ? Ингэх нь шүү. Ийм учраас та нар идж байгаа хоол үз. Энэ бол шинжилгээний энэ хүн бол шинжилгээний үндслэлтэй олон жилийн 20 гаруй жилийн судалгааны үндслэл дээрээ батлагдсан онолтой мэрэгжлийн хүн юм яриад шүү дээ. Энэ барууныхан энэ юм хүмүүс яагаад тийм усаар л хөрхөө хийдэг учраас тийм байдаг шүү. Энд ч гэсэн та бас энэ талаар жоохон ч гэсэн мэдлэгтэй болсон байх. Анхаарал тайсанд баярлалаа. Эрүүл энхийг мэдээ.